Зочны цаг нэвтрүүлэг. Дэлхийн монголчуудын Энжел радио 88.3. Дэлхийн монголчуудын Энжел радио 88.3 урлагийн дээр суугаад харуулan сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. За өнөөдрийн маань зочны цаг нэвтрүүлэг эхэлж байна. Тэгээ өнөөдрийн маань зочноор стандарт хэмжил зүүн газрын захиргаа удирдлагын газрын дарга Ууган Баяр хүрэлцэн ирсэн байгаа. За таны өнөөдрийн мэндийг хүргэе. Танд болон сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр өнөөдөр та хоёрын ярилцах сэдв маань хууль эрх зүйн орчны шинжилгээний талаар юу ярих юм байна. Тэгэхээр стандарт хэмжил зүүн газрынхантаас манайх цувралаар нэвтрүүлэг хийж байгаа гэдэг манай сонсогчдод мэдж байгаа. Тэгэхээр хамгийн ихний нэвтрүүлэг дээр хаа танаа дарга Батбаатар хурж ирээд нэх урт одоо стандартлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хууль гэдэг нэг урт нэртэй хуулийг одоо нөгөө шинжилэн боловсруулж байгаа гэд ярьжсэн. Тэгэхээр яг энийг одоо шинжилж боловсруулах үндсэн шаардлага нь юу байсан бэ гэдгээр хойлоо яриа. Тийм, стандартчлал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хуулийг шинжилэн боловсруулах зайлшгүй шаардлага нэгдүгээр стандартын хэрэгжилт хангалтгүй байгаад байна. Стандартын хэрэгжилт хангалтгүй байгаад ирэхээр яг үхээр иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Эрсдлүүд үүсэж байна. Маш олон асуудлууд байгаа юм. Тухайлбал хууль хоорондын зөрчилдөөн бий байсан. Нөгөө талаас нэр томьёоны тодорхойлолт, тодорхой бус энэ манай хуульч өөрөө хэтэрхий техникийн чиглэлээ маш одоо ойлгоход бас хүндрэлтэй. Тэгээд салбар дундын зохицуулалт байхгүй, тохирлын үнэлгээний байгууллагуудыг хэд ерөнхий байдлаар зохицуулсан чиг үүргийн давхардтал бий болсон. За мэдээллийн сангууд байхгүй гэх мэтлэн олон нөхцөл шаардлагууд үүсээд энэ хуулийг шинжилэн боловсруулах зайлшгүй шаардлагатай гэд Монгол Улсын ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад ингээд боловсруулад явж байгаа. За одоохондоо бол улсын хурл руу яг өргөн баригдаагүй байгаа юм байна тий. Боловсруулагдаад л явж байгаа юм байна тийм үү? Боловсруулагдаад өчигдрийн Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар танилцуулагдсан. Удахгүй энэ 2025 оны хаврын чуулганаар өргөн баригдаад хэлцэгдээд батлагдах юм. Зөв. Тэгэхээр мэдээж одоо нөгөө нэг шинжилэн боловсруулагдж байгаа гэдэг утгаараа маш олон салбарынхан оролцсон байх гэж бодож байна. Яг тэгвэл бүх зүйлч стандарттай шүү дээ тий. Тийм учраас маш олон салбарынхан оролцсон байх гэж бодож байна. Тэгээд та яг өөрөө дотор нь байгаа хүний үед бас энэ дээр ажиллаж байгаа юу? Ажиллаж байгаа. За. Тий. Ер нь стандартгүй салбар гэж байхгүй. Бүхий л үйл ажиллагаанд оролцдог. Тийм учраас бид бүхэн 2022 оноос хойш энэ стандартчлал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хуулиа маш өргөн цар хүрээнд хэлэлцүүлсэн. Нийтдээ 16,500 орчим иргэн аж ахуйн нэгж байгууллагууд энэ хэлэлцүүлгээр манай энэ хуулийн төсөлд санал бодлоо илэрхийлж оролцсон гэсэн үг. Ер нь бол стандартыг өөрөө энэ хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгохдоо бид бүхэн судлаагүй судлагдах хүн, зохицуулаагүй харилцаа, хараагүй өнцгүүд байхыг бас үүсэхгүй учраас асуудлуудаа бүрэн бүхлээр нь зохицуулах гэж одоо бүхий л одоо байгууллагуудыг оролцуулаад явсан. 21 аймгийн стандарт хэмжил зүйн хэлтс маань нийслэлийн төр захиргааны байгууллага аймаг орон нутгуудтайгаа ингээд бүхий л төвшөнд бол маш өргөн цар хүрээний хэлтсүүлгүүдийг зохион байгуулсан байна. За тэгвэл арилын хэсгийн гишүүд одоо өнгөрсөн хугацаанд хуулийн төслийг боловсронгуй болгоход хэрхэн ажилласан, тэгээд одоо төвлөрсөн яг асуудал нь юу юм, тэгээд хэдий хэрэг хугацаанд бас боловсруулагдав. Тэгээд яг тэр түрүүн тавьт дурдлаа штэ. Ерөөсөө стандартгүй одоо зүйл гэж байхгүй штэ тий. Тэгэхээр аль болох одоо хичнээн хүнийг хамруулсан бас энгийн одоо юу гэдэг ингээд миний бодлоор юу гэдэг одоо нэг төрийн байгууллага байлаа гэж бодоход тухайн байгууллагын алга мэргэжилтэн жишээ нь ажиллаа маш сайн мэддэг байхгүй тий. Тэнгүүд ингээд зүгээр дээгүүрэл ингээд нэг хідэн хүн хууль баталчаар тэр хууль нь өнөөдөр хөрсөн дээрээ буухлаар ямар байдаг бэлээ ч гэдэг юм уу тий. Тэгээд тийм учраас би бас айгүй ач холбогдол гэж асуугаад байгаа юм шүү. Энэ хууль маань өөрөө нөгөөх Монгол улсын иргэн бүрт хамааралтай хууль. 8 настай балчраас 80 настай буурал гэдэг шиг одоо амьдарж байгаа хүн болгонд хамааралтай учраас бүхий л одоо иргэн аж ахуйн нэг байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн бас байгууллагуудыг бол оролцуулсан. Ажилтны албан агтын санаа бодлогуудыг нэг мөр тусгасан гэж ойлгож байна. Ер нь л энэ стандарт хэмжилзүүн салбарын энэ хууль маань ерөөсөө ер нь бид бүхэн ямар шүү эрх зүйн орчинтой байсан юм бэ гэхээр 1994 онд стандарт чанарын баталгаажуулалтын хууль гэж анх бий
бус. Яг л стандартчлал, техникийн зохицуул, тохирлын үнэлгээний асуудлуудаа зохицуулж ирсэн. За 2003 он хүртэл тухайн хууль маань хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаад 2003-аас 17 он хүртэл стандарт тохирлын үнэлгээний тухай хууль, за 17 оноос хойш стандарт техникийн зохицуул тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хуулийг бол шинжилэн батлагдаад энэ цаг хугацаанаас 7 жилийн дараа дахиж одоо шинжилсэн найруулгын төслөөрөө засгийн газар танилцуулагдаад улсын хурлд өргөн баригдаж байгаа гэж ойлгож байна. Стандарт гэж юу юм? Одоо манай дээр ингээд нэр томыг нэх стандарт, техникийн зохицуул, тохирлын үнэлгээ, итгэмжлэл гэдэг. Энэ болгон чи өөрөө тус тусынхаа чиг үүргийг хэрэгжүүлээд явж байгаа. Стандарт өнөөдөр яг ямар чиг үүрэгтэй, ямар үүрэг гүйцэтгэдэг нийгэмд тийм ээ. Стандарт бол маш олон талын харилцааг зохицуулдаг. Нэг худалдааг хөнгөвчлөдөг, бизнесийн өршөлдөх чадварыг нэмэгдүүлдэг, аюулгүй байдлыг хангадаг. Өөрөөр хэлбэл стандартын хэрэгжилтийг хангаад ирэхээр Монгол хүний амьдралын чанар дээшилдэг байх хэрэгтэй. Монгол улсын үндсэн хуульд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Эрүүл аюулгүй орчин гэдэг маань яг юу юм? Хин нэгэн хүн эрүүлэхээр эрүүл болчдоггүй. Аюулгүйгээр аюулгүй болчдоггүй. Аюулгүй үзүүлэлтийн шалгуур үзүүлэлтийг тогтоож өгч байгаа баримт чиг өөрөө стандарт. Энэ стандартын хэрэгжилтийг хангагдсанаар өөрөө аюулгүй байдал хангагдаж Монгол улсын үндсэн хууль заасан тэр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ идэх боломж олцоо бүртгэх ёстой. За техникийн зохицуулалт. Техникийн зохицуулалт гэдэг маань одоо аюулгүй үзүүлэлтийг тодорхойлох шаардлагуудыг тогтоосон Монгол улсын засгийн газраас баталсан заавал мөрдөх баримтчиг байсан. Тохирлын ингээд нөгөөх бие биендээс харилцаа хамааралтай. Тохирлын үнэлгээ гэдэг. Тохирлын үнэлгээ гэж юу юм гэхээр стандарт болон техникийн зохицуулалтын шаардлагыг одоо тохирч ийн үгүй үйл явцыг тодорхойлж өгч байгаа. За тохирлын үнэлгээний итгэмжлэл гэхээр энэ одоо бүтээгдэхүүнийг ч байдаг юм уу? Бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаж байгаа гэдэг тохирлын үнэлгээний байгуул нотолж өгöd нь шүү дээ. Энийг мэрэгжлийн талаас нь чадварын талаас нь тодорхойлж өгч байгаа бас үйл явц. Энэ байгууллага өөрөө энэ одоо тохирлын үнэлгээний үйл ажиллагааг явуулах одоо чадамжтай байна гэдгийг тогтоож өгч байгаа үйл явц юм байна. За та өөрөө яг стандарт хэмжил зүүн газар тэдгээр хугацаанд ажиллаж байгаа. Би стандарт хэмжил зүүн байгууллагад нэг 14 жил ажиллаж байна. Мэргэжилтнээс нь ахуулаад агентлагийн даргын үүргийг гүйцэтгэх. Одоо бол захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байна. За тэр хоёулаа зүгээр нэг жоохон намайг ингээд хүмүүс гэрлээстэй айгу бүдүүлэг мөдүүлэг гэдэг аахгүй юу. Гэтэ яг би болохоор зэрэг энд айгу олон хэрэглэгч айгу олон зүгээр энгийн ирээдүйд төлөөлөөд сууж байгаа хүн шүү дээ тий. Тэгэд айл болох л хүмүүст ингээд нэг энгийнээр одоо хууль эрх зүйн талаас нь ч гэсэн энгийнээр нэг кейс ашиглаад ч юм уу ярилцаад ойлгуулчих юмсаа л гэд хичээж суудгийн. Тэгээ ингээд энгийнээр асуулт асуухаар төрийн албаны хүн авчирч суулгачаад бүдүүлэг харьцлаа гэдэг. Тэгэхээр яг үнэндээ бол одоо бид нар ингээд хууль яасан эсэний тэрэмэрэ гэхэлэр энэ нөх одоо ингээд хүм болгон дээр хуулийг чи одоо энэ хууль боловсрогдоод гараад ирсэн ч гэсэн уншаад ингээд танилцаа тэгээд судлах хэдэн хүн байгаа илээ те. За тэгэл яг танаа хүрээлэл дотроо ч юм уу ажил мэргэжилт хүрээлэл дотор л ингээд хууль муултаа танилцах байх. Тэгэхээр хоёулаа зүгээр л энгийнээр одоо жишээлбэл би нэг ийм аж ахуй нэгж байгуулсан иргэн байлаа дөнгөж анх удаага. За тэгээд нэг ийм одоо юу гэдэг нэг давс олборлоод усын давс цумаас давс олборлож авчраа тэгээд нэг бааны бөмбөлөгч гэдэг юм уу те. За бааны давс ч гэдэг юм уу. За хоолоо ам зайлах давс, за хоолны давс гэдэг ингээд ер нь давснаар дагнаад үйлдвэрлэл явуулах байгаа гэж бодъё л доо. За ингээхийн тулд одоо тэр тохирлын гэрчилгээ нөгөө нэг тэр миний үйлдвэрлэж байгаа юм чинь бүгдээрээ Монгол улсын одоо нөгөө эмэнэс стандартыг дагуул байх ёстой шүү дээ. Тэгэхээр энэ иргэн хүн одоо яг танахаас очиж үйлчилгээ авахд яг юуг яах ёстой гин ч гэдэг юм уу. Энийг нэг зүгээр нэг энгийнээр сайхан тайлбарлаад өгөөд хоёлаа нэг жоохон энгийн юм ярьчих уу. За. Ер нь бол альва бүтээгдэхүүн үйлчилгээ үйл ажиллагаа явуулахдаа стандартын дагуу байх ёстой. Тийм ээ. Тийм. Тэр болгонуудыг л одоо замын зураглал, сайн туршлагыг л бий болгож байгаа. Стандартын байгууллага, стандартын баримтчиг. Ер нь стандарт хэрэгжээгүйгээс яагаад байгаа та хоёлаа энгийн ярил л да. Амьдрал дээр та бит хоёр аав ээж байна. Бид стандарт хэрэгжээгүйгээс болоод бидний хүүхд тоглож байгаа тоглоомын талбай дээрээсээ бэртэж гэмтдэггүй байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр тэр өөрөө тоглоомын талбай нь өөрөө стандартын шаардлага нийцсэн байх хэрэгтэй. Өнөөдөр ямар шоу нөхцөл байдал байдаг вүлээ. Нөгөө талаас идж ууж байгаа, эрдэлж хэрглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнээс хорддоггүй байх хэрэгтэй. Ямар шоу нөхцөл байдал байгаад байгаа. Стандартын шаардлага хангаагүй хангасан гэл янз янзын асуудлууд байдаг.
Тэгээд ер нь амьдрал дээр бид айгүй стандарт хэрэгжээгүйс ямар хуу стресс нийгэмд бухимдалтай байдлуудыг бид бүхэн мэдэн шүү дээ. Тийм учраас л энэ хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгоод байгаа. Тохирлын үнэлгээний байгууллага энэ бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэхэд ямар нэгэн байдлаар одоо үзмж нөгөөд мэрэгжлийн хяналтын байгууллага гэл янз янзын сайн муу нэр зүгэл явдаг. Ер нь стандартын дагуу үйл ажиллагаа явуулж яхад өөр ямар нэгэн байдлаар дарамт шахалт байдаггүй л байх хэвээр. Энэ эрх зүйн орчныг л бид бүхэн бүрдүүлэх гэж явж байгаа. За, тэгэхээр одоо юу гэдэг одоо яг тэгвэл энэ хуулийн өөрчлөлтийн талаар зорилго гэхлээр баг наадах чинь сая тодорхой таасаа хэлчих шиг л боллоо л да. Тэгээд хамгийн гол нь хууль за батлагдаад хэрэгжээд эхэллээ. За ингээд бүх зүйл стандартынхаа дагуу байгаа мó үгүй мүү гэдгийг хийн хянах юм. Хийн шалгах юм. Би иргэн би тэрийг яг энэ одоо стандартын дагуу энэ зам тавигдсан байна уу? Энэ стандартын дагуу энэ барилга байгууламж баригдсан байна уу? Миний хүүхдийн сурж байгаа сургуулийн ширээ санал стандартын дагуу байна уу? Би юу идж байгаа гэдгийг ер нь яг яаж мэдэх юм? Яг та маш одоо оновчтой баг мэрэгжлийн шахуу асууж байгаа байхгүй юу? Одоо яг тэр энэ өөрөө биднээсийн ажил амьдралтай шууд холбоотой учраас ер нь стандартын хэрэгжилтэн дээр хэн хяналт тавьдаг юм бэ? Хуучин мэрэгжлийн хяналтын байгууллага. Одоо салбар дээр хяналт нь очсон. Бид өнөөдрийн төвшөндөө яадаг гэсэн бэхээр стандартыг батлаад орхичдаг. Батлагдсан стандартууд амьдрал дээр хэрэгжээд байгаа юм уу? Хэрэгжихгүй байгаа юм уу? Хэрэгжихгүй бол юунаас болоод хэрэгжихгүй байгаа. Магадгүй бид нөгөөх амьдрал дээр хэрэгжихгүй стандартыг баталж өчөөд хэрэгжүүлээч гэдэг байгаа юм уу тийм ээ. Тэгэхээр энэ дээр бидний зүгээс ямар нэгэн оролцоо байдаггүйсэн. Тэгэхээр одоо яах вэ гэхээр нөгөөх салбар дундын зохицуултуудыг бий болгож байгаа. Стандарт хэмжил зүүн газар баталсан стандарт дээрээ дүн шинжилгээ хийдэг. Нөгөө салбарын хяналтын байгууллагуудаас дүн мэдээллийг аваад юунаас болоод хэрэгжихгүй байгаа. Хэрэгжүүлэхэд бол зохион байгуулалтын асуудал дутагдаад байгаа юм уу? Эрх зүйн орчин хангалтгүй байгаа юм уу? Стандарт нь өөрөө амьдрал дээр хэрэгжихгүй байгаа юм. Энэ дээр нөгөө салбар дундын зохицуултуудыг бий болгосноор хаана ямар хийдэл гараад байгаа. Энэ асуудал дээр бодлого зохицуултын асуудлуудыг хийж өгч байгаа. Хяналт зохицуултын асуудлыг. Тэгэхээр одоо нөгөө нэг мэрэгжлийн хяналтын байгууллага чинь ингээд татан буugдсан юм шиг хэрнээ нөгөө тэр мэрэгжлийн хяналтын байцаагч нар чинь өөртөөхөө салбарлын яам руу ингээд очсон шүү дээ тий. Тэгэхээр одоо өмнө нь танаа дээр одоо жишээлбэл мэрэгжлийн хяналтаас ямар байцаагч нар очсон гэсэн үг юм? Манай дээр болохоор хэмжил зүүн хяналт, сорьцын хяналт юм. За. Энэ хоёр чигүүр бол стандарт хэмжил зүүн газар дээр байна. Гэхдээ яг салбар дээрээ очсноор бол эерэг болон сайн зүйлүүд за сар зүйлүүд байна гэж ярьдаг. Ер нь яг бодлого хэрэгжилт хяналт гурван маань нэг малгаан дор орсон. Гэхдээ бас асуудалтай юмнууд байгаа. Төгс төгөлдөр бас болоогүй байгаа. Сайжруулах, засал сайжруулах асуудлууд зөндөө байгаа. Та түрүүн тэр замын асуудал ярьлаа тий. Өнөөдөр явгууны зам талбай дээр явхад ямар ч бэрхшээлтэй асуудлууд үлээ. Монгол улсын стандарт дээр өөрөө бол метр 50-аас баггүй гэхээр 2 хүн зүрх чадахгүй хэмжээний. Уулын стандарт өөрөө тэр сайн дуршлага, нийгмийн асуудлуудыг тал бүрээс нь зохицуулдаг баримтжиж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд орохдоо өнөөдөр яадаг. Хин нэг асраа хамгаалагч харгалзан дэмжгүүдэшгүйгээр нийгмийн харилцаанд орох боломж олцоо хязгаарлагдсан байдаг. Гэхдээ энэ асуудлуудыг уулын стандарт дээр бүх юмнуудыг зохицуулаад өгсөн байдаг. Амьдрал дээр гол нь хэрэгжихгүй. Хэрэгжихгүй байгаад исэн гол бас шалтгаан нь өөрөө манай хуулийн нэг мөр ойлгоход бас хүндрэлтэй байсан. Юу вэ гэхээр стандартыг сонгож хэрэглэнэ гэд заалт байсан байхгүй. Хэрэглэнэ гэдэг чинь би энэ стандартыг хэрэгжилж болно, хэрэглэхгүй ч байж болно гэсэн юм ойлголтын зүрх бий болгоцсон. Яа, одоо энэ хууль маань зөвхөн хуульчдад зориулагдсан хууль биш шүү дээ. Иргэн аж ахуйн нэгж байгаа хүн болгонд тийм байгаасаа гэж аягүй хүсэж байна. Тэгээд энэ асуудал маань болохоор нөгөө салбарын хяналтын байгууллага, за хяналт тавьж байгаа байгууллага албан тушаалтан, за үйлдвэрлэгч аж ахуйн нэгж хоёрын хооронд үл ойлголцлууд гардаг байсан байхгүй. Энд чинь хуулийн дээр нь сонгож хэрэглэнэ гэж зааж учраас энэ миний сонголтын асуудал. Тэгэхээр нөгөөх яг л нөгөө хийдэл юм зөрчил гараад байгаа асуудлууд энэ. Нөгөө талаас стандартын хууль, төрийн шалгалтын хууль хоёрын хооронд бас зөрчилтэй байсан. Стандарт техникийн зохицуулт тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хууль дээр стандартын хэрэгжилтээр хяналт тавих нь төрийн хяналт шалгалт хийх бүхий эрх бүхий байгууллага гэдэг төрийн шалгалтын байгууллага дээр стандартын хяналтыг тавих чигүүр нь ингээд зөрчилдсөн асуудлууд байсан. Тэрийг бас залруулад явсан. Нөгөө талаас төрийн худалдаа авах үйл ажиллагаанд
хуулийн шинжилсэн хариулгынхаа хүрээнд одоо тодорхой төрлийн худалдаа авах үйл ажиллагаанд ажлын даалгавар дээр нь стандартын шаардлагыг тавьж өгч байгаа. Одоо таны хүүхэд хичээл сургуультай хичээлийнх нь одоо энэ ширээн стандартын шаардлага тавьсан байна. Будг нь одоо шаардлага хангасан байна гэдэг юм. Иймэрхүү шаардлагыг тавиад өгөх стандарт хангагддаг болох бас эрх зүйн зохицуултуудыг үе шаттай бий болгоод байгаа. Өмнө нь яадаг гэсэн хичээл эрхлэнгүүтэл одоо будг нь хангасан гэж бид ярьдаг байсан шүү. Тэр чи өөрөө тэр магадгүй тэр шаардлага хангаагүй будг нь хүний биед эргээд сөрөг үр дагаврыг бий болгох, хор тавдрыг үүсгэх нэг үндслэл шаардлага байсан. Тэгэхээр одоо төрийн худалдаа авах үйл ажиллагаанд стандартын шаардлагыг тавиад ирэхээр бас стандартын хэрэгжилтийг хангуулах бас нэг хөшүүрэг болж байгаа. За мөн тодорхой зөвшөөрлийн тухай хуультай уялдуулаад зохих өөрчлөлтүүдийг оруулж байгаа. Аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах, үйл ажиллагаа явуулах нь нээлттэй. Гэхдээ стандартын шаардлага хангасан байх хэрэгтэй. Хэрвээ стандарт болон техникийн зохицуултын шаардлагыг хангаагүй бол тэр шаардлагыг хангаагүй эрхгүй байгууллага болох тохирлын үнэлгээний байгууллага тэрийг тогтоогдвол үйл ажиллагаа явуулах эрхийг түтгэлзүүлэх хүчингүй болгох ийм эрх зүйн зохицуултуудыг бий болгосон. Ингэснээр стандартын хэрэгжил тодорхой түвшинд бас хэрэгжилт хангагдана гэж үзэж байгаа. Тэр одоо энэ хуулийг шинжилснээр ямар ач холбогдолтой вэ гэдэг нэг асуулт гарч ирж байна л да. Жишээлбэл одоо юу гэдэг ингээд бид нар гэхдээ ер нь юу штэ хууль гээл тэгэхээр зэрэг ингээд бүр хөдөлмөрийн хуулиа хүртэл судлаагүйгээс болоод айгүйх ингээд зөрчил маргаан үүсдэг штэ. Тэгэхээр тэр болгон бас уул нь бол ингээд бүх зүйл дээр стандарт хэрэгжих ёстой гэдгийг хүн болгон мэддэг хэрнээ тэр болгон ингээд одоо би жишээлбэл та энэ хуулийг шинжилтэд гараад ирсний дараа учиргүй л аваад уншаал судлаад авахгүй л тэр ах. Тэгэхээр зүгээр миний бодлоор юу гэдэг ингээд хүмүүст хууль ямар нэгэн хуулийг шинжилж боловсруулсныхаа дараа тухайн байгууллага нь жижигэн юм шторкч гэдэг юм уу те. Одоо жишээлбэл одоо түрүү хоёлоо явгууны зам ярьлаа шүү дээ 1.5 м байх хэрэгтэй гэд. За тэр хэмжээ нь яах вэ гэж бодоход хамгийн амар нь заяа. Дон мон ингээд нэг нааша цаашаа ингээд довгор тэгээд юур өсгийдэ гуталтай явхад эмгтээчүүд биднэрт бүр айгүй хүндрэлтэй байдаг байхгүй юу. Тэгтэл би одоо зүгээр жирийн иргэн хүүе энэ тэр одоо замыг хийж байгаа газартаа нь очиод те та нар энийг ингээд стандартынхаа дагуу хийж байгаа мó яагаад ийм байгаа юм бэ гэд хэлэх ийм боломж байдгийм үгүй юу. Ийм жишээний зүгээр л жижигхэн стандартаач гэсэндээ ядаж ингээд мэдчээмээр байгаа байхгүй юу. Тэгэхэд энийг танах одоо юу гэдэг ингээд телевиз радиогоор те ингээд нэг юм за явгууны зам бол ийм байх хэвээр энэ тим хэмжээтэй байх хэвээр тэгээд тэр баригдаж байгаа барилга байгууламж хэрвээ одоо тэр явгууны зам дээр ямар нэгэн осол гэмтэл гарлаа гэхэд эргээд эргэн ийшээгээ хандах боломжтой гомдол гаргах хэвээр ч гэдэг юм шалгуулах хэвээр ч гэдэг юм нэг ийм мэдээлэл жижигэн юм шторк хийгээд хүмүүст нэг ядаж нөгөө нэг хуулиар шинжилснийхаа дараа ч юм уу нэг ийм танилцуулах шиг юм хийвэл яа дээ. Яг тийм. Бид өнөөдөр өнгөрсөн цаг хугацаанд бас стандартын хэрэгжилт хангалтгүй үндсэн нэг шалтгаан тэр байхгүй. Бид стандартыг батлаад орхичдаг. Иргэд мал мэдээлэл дутмаг байгаа. Яг үнэ. Тийм учраас 2000 бас сүүлийн бас хэдэн жил стандарт ер нь нийгмийн амьдрал зайлшгүй шаардлагатай, хэрэгцээ шаардлагатай та бидний аюулгүй амьдралыг бий болгож байгаамаа гэдэг нэлээдгүйс мэдээлэл хүргэсэн. Тэрний өрөнд бас хүн болгон стандарт гэдэг зүйлийг стандарт гэдгийг л ярьж байна одоо. Энийг хэрэгжүүлэхдээ бүх нийтийн үйл хэрэг болох хэрэгтэй. 2023 оноос бас бид бүхэн юмд хэмжээ бий за стандарт хөгжлөх хөтлөх стандарт гэдэг янз янзын нөлөөллийн аянуудыг бол зохион байгуулсан. Одоо Монгол улсын одоо ирээдүйн улс хүүхд багчууд гэж бид хүүхдийг дээдгээл эрхэмд яадаг. Тэгэхээр тоглоомын талбайтайгаа зэрэгцээд хогийн цэг байж байдаг. Тэрэн дээр хүүхдийн тоглоомын талбайгаас хогийн цэг хоорондын зайн өрөө 100 м байна гэдэг стандартаар загаад бид энэ дээр мэдээлжүүлэлтийн одоо хүмүүст мэдээлээд ирэхээр яг тэр зөрчил юмнууд арилаад ирж байгаа. Яагаад тэгэхээр тэрийг мэдхгүйгээсээ болоод хийгээд нь шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр биднээс өөрсдөө энэ баталж байгаа стандартуудаа хүмүүстэй иргэд олон нийттэй ингээд мэдээлээд ирэхээр иргэд өөрөө мэдээлэл авсны үрдэл холбогдох байгууллага шаардлага тавиад хэрэгжилт хангагдаад ирж байгаа байхгүй. Яагаад энэ 100 м-ийн зай байна вэ гэхээр нөгөө холбогдох оролцогч талууд маань өөрөө бүхий л одоо тэрэнд оролцогч талууд өргөн хүрээний судалгаа мэдээлэлээр үндэслэж тэр стандартуудыг бий болгож байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хогийн цэгээс гарч байгаа одоо хорт ялгарлал нь өөрөө юм нь хүүхдийн өсөлт хөгжилтөнд нөлөө үзүүлэх ийм асуудлууд байдаг учраас
тэгж наривчлан тогтоож өгсөн. Ингээд яваад ирэхээр маш олон эрг үзүүлэлтүүд гараад ирж байгаа. Мэдээлжүүлээд. Тийм учраас энэ стандартын талаарх мэдлэг мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх чиглэлээр бас нэлээдгүй бодлогын болон зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг аваад явж байгаа. Зөв. Тэгэхээр одоо яг энэ хуулийн төслийг шинжилгээр хэлэлцэх явцад гол гацаанаас юу вэ? Ямар нэгэн саад бэрхшээл байна уу? Ойлгомжгүй юм ч гэдэг юм уу? Одоо үл ойлголцох тэр чинь одоо маш олон байгууллагын төлөөлөл би одоо ажиллаж байгаа гэж ойлгоод байна л да. Тэгэхээр ямар нэгэн гацаач гэдэг юм уу? Үл ойлголцох юм уу байна уу? Харьцангуй гайгүй. За. Бүгд л одоо нэг л зорилгын төлөө явж байгаа шүү дээ. Эрүүл аюулгүй орчинд амьдрах. Тэр үднээсээ бас юунууд талууд бол стандартыг бүх төвшөндөө мөрддөг байхыг бол бүх талууд дэмжиж байгаа. Тэгээд энэ дээр бол харьцангуй гайгүй. Энэ хуулийн өөрчлөлтийн гол өөрчлөлт юу юм гэхээр нэгдүгээр стандартыг өөрөө бүх төвшөндөө дагаж мөрддөг бол. За тэгээд салбарын хэрэгцээ шаардлага хөгжлийн бодлоготойгоо нийцсэн стандартуудыг богино хугацаанд баталдаг. Одоо тухайлбал одоо бид стандартны хөтөлбөр төлөвлөгөө гэж батлаад явдаг байхгүй 2 жилээр нь төлөвлөлөөд. Тэгэхээр манай салбарт ийм стандартууд хэрэгцээ шаардлага байна гэд бодлоготойгоо уялдуулаад уулын төлөвлөгөөндөө саналаа өгдөг. Тэгэхэд хачир дээрээ батлагддаггүй. Яагаад батлагддаг? Тухайн стандартыг боловсруулах хүний нөөц байхгүй байгаа. Хоёрдугаар нь төсөв санхүү байхгүй байгаа даа. Олон одоо асуудлууд байдаг учраас энэ маань батлагддаггүйсэн. Одооны хуулийн зохицуултуудаар хөгжлийн бодлогодоо нийцсэн стандартуудыг батлахдаа улсын төсөвтөө энэ асуудлуудыг тусгадаг болж байгаа. За салбар дундын зохицуултуудыг бий болгож байгаа. Ер нь яамдууд, агентлагууд, за нутгийн захиргааны байгууллагууд энэ стандартын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр нэг одоо ширээний наад зансууд болох зохицуултуудыг бий болгож байгаа. Эрхээ аж ахуйн нэгж байгууллагуудаа бас эрх үүргүүдийг тодорхой бий оруулж байгаа. Яг тэгэхээр одоо гаднаас импортын бараан бүтээгдэхүүнүүдийг орж ирэхэд магадгүй чанартай чанаргүй янз янзын бүтээгдэхүүн орж ирэл зах зээл дээр ингээд нийлүүлчих гэдэг. Энэ дээрээ стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнүүдийг зах зээл дээр оруулж байна. Гэхдээ магадгүй одоо стандартын байгууллага өөрөө олон улсын байгууллагын гишүүн орнуудын хувьд харилцаа хүлээн зөвшөөрөх асуудал байна. Бусад дэлхийн улс орнуудад стандартын шаардлага хангасан гэдэг эрх бүхий байгууллагаас нотлоод өгцөд тэрийг хүлээн зөвшөөрөх. За хүний аймнаас эрүүл мэнд хүрээлэн буй орчинтой сөрөг нөлөө үзүүлж болцсогүй тэр юмнуудыг болохоор заавал баталгаажуулна. Тэгээд мэдээллийн сангуудыг бий болж байгаа. Одоо тухайлбал төрийн шалгалт хийх эрх бүхий байгууллагууд нь стандарт болон техникийн зохицуултын шаардлагыг ямар юмнуудаар зөрчилдөөн үүсээд байгаа. Зөрчил нь өөрөө стандартын юм уу, техникийн зохицуултын юм уу нөгөөд энэ юмнууд дээр бас нэг бодлого зохицуултын асуудлуудыг авч хилцдэг. За нөгөө хил гайлаар орж иж байгаа бараа бүтээгдэхүүн өөрөө стандартын шаардлага хангасан юм уу үгүй юм уу тэр мэдээллүүдийг бий болгох ийм мэдээллийн санг бий болгож. Нөгөө талаас Монгол улсын их хурлаас барьж байгаа бодлого 3 төгөлдрөшлийн хүрээнд нөгөө байгууллагууд чинь хуульд тэр журмаар зохицуулна гэдэг нэг баг хуулиасаа давсан журмуудыг бий болгох чинь гэдэг байгаа шүү дээ. Тэрийг өөрөө энэ нийтээр дагаж хүртэх хэм хэмжээний актуудаа бид бүхэн хуультай тусгаалan зохицуулт болгож оруулж ирж байна. За тохирлын үнэлгээний байгууллага бол хит ерөнхий байгаа гэсэн. Тэрийг бол наривчлсан зохицуултуудыг бий болгоод явж байгаа. Тэгээ хуулийг нөгөө бүх төвшөндөө дагаж мөрдөөгээд зохицуулт ороод ирэхээр стандартыг тэгээд яхаар нөгөө цаг үетэйгээ стандарт маань өөрөө нийцэж явах хэрэгтэй. Одоогийн хэрэгцээ шаардлага хангахгүй техник эдийн засгийн нөхцөл одоо тухайн харилцаагаа зохицуулж чадахгүй стандартыг бид бүхэн мөрдөөгээд шахаад иж болохгүй. Тийм учраас тодорхой нэг асуудал үүсгэх тогтмол цаг хугацаанд стандартыг үзлэг шинжилгээгээ хийдэг, шинжилдэг, өөрчилдөг ийм зохицуултуудыг бас бий болгож байгаа. Тэгээд түрүүн хэлсэн энэ хууль маань энгийн ойлгомжтой байх хэрэгтэй. Яг үнэ. Энгийн ойлгомжтой. Тэгээд хин нэгэн хүн одоо энэ нь одоо ямар утга агуулгатай гэдэг байдлаар биш ойлгоход энэ тэнцвэр байх хэрэгтэй. Би стандарт хэмжлэлзүүн байгууллагад ажиллаж байгаа би нэг уншихад адилхан ойлгодог, энгийн нэг хүн уншихад адилхан ойлгодог. Одоогийн хууль яадаг вэ гэхээр хуульч төртөл танаа хуулийг ойлгоход айгүй хүндрэлтэй юм аа гэдэг. Тэгээд хит тайлбарлуулж иж ойлгодог байхгүй. Тэгэхээр одоо хуулийг тайлбарлах эрх бүхий байгууллага улсын дээд шүүхэл байгаа шүү дээ. Тэгэхээр бид за мэрэгсэн юу тэр төвшин тайлбарлахгүй маа. За эн чи ийм учиртай шүү. Ингэж зохицуулдаг шүү гэд бид хүн болгоныг дагаж яваад тайлбарлаад өгөх боломжгүй учраас энгийн ойлгомжтой байх энэ зарчим дээр бол илүү
анхаарал хандуулж ажиллаж байгаа. Зөв. За би одоо нэг хоёр ямиг нэгтгэж асууя заяа. За нэг хэсэг сая энэ одоо ингээ баахан гараашуудыг буулгаад зам талбай тавилаа. Тэнгүүтээ ингээд явгууны зам руу орсон юм барилга байгууламж нураалаа бүр те. За ингээл яваадсан. За хоёр дахь нь би хөлөө уулаад 1 жил болж юм л доо. За ингээд суута хаягта би өмнө нь зөндөө олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ингээд ярилцахад тэр хүмүүс юу ярьдаг вэ гэхлээр бид нар тэрэгэнцэртэй явахад хэцүү байдаг, автобусанд бууд суухад хэцүү байдаг. Тийм учраас бид нар гэрээсээ гарах дурггүй. Яагтвэл одоо бид нар зориулсан зам талбай гэж алга. Тэгээ барилга байгууламж руу ороход хүндрэлтэй байдаг гэдэг яриг би маш олон удаагийн давтамжтай сонсч байсан байхгүй юу. Өөрөө суута хаягта явлаа. Бурхан минь би энийг удаа бүр ингээд 6 давхар имлэгийн 5 давхарт нь ингээд лифтгүй заяа. Зүгээр хамаг хөлсөө цутгуулаад ингээд хүнээр төшүүлээд тэгээд ингээд өөрөө суух тайлтай би ингээд үгээ хэлж орж байгаа байхгүй юу. Тэгээ одоо яах юм? Тэнд юусоо ингээд ямар ч одоо тэр нөгөө нэг тэрэгэнцэртэй хүнд зориулсан юу ч алга нөгөө босго мосхын ингээд авцсан байдаг мэдэг. Бурхан минь нөгөө нэг буудаг налуу зам нь гадаах налуу зам нь зүгээр баг онхолтоод өвчхээр заяа. Юм тэрэгэнцэртэй хүн буух заяа. Тэгээ одоо ингээд нийгэнд тэд нар ингээд барилгаа барьцсан уу? Барьцсан. Одоо ямар тэгээд эргээд нураалтаа нэш те. Одоо энийг яах юм? Одоо би энэ чинь хоёр юм нэгтгээд бас өмнө нь яасан баах юм нураасан нэр чинь стандартын бус гээл нурааж штэ. Одоо тэгвэл би яг өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болж үдсэн хүний хувьд ингээд ямар ч стандарт үнэхээр алгаа. Одоо яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан. Гэтэл наг стандарт батлагдсан байдгүй бол батлагдсан байдаг. Ядчил ингээд 45 градусын алуута молоота гэд би бүр халсан тэрийг. Гэтэл тэр хизээч хэрэгждүү тэр бүтээл имлэг дотроо штэ. Имлэг дотроо. Яг хувийн имлэгэл байсан л да. Гэтэл тэр чинь имлэгийн зориултаа баригдаж байгаа барилга юм чинь тийм сте. Тэгээд одоо тэгээ яах ямар тэр имлэгийг шинээр одоо лифттэй болгохтой юу эсвэл одоо нураалтай юу одоо яах ийм тохиолдолд одоо яах вэ? За ер нь бол энэ хуулийн саяны одоо шинжилгэж байгаа үйл дотор чинь ийм юм байна уу? Ер нь тусгагдсан уу? Стандарт бол хэрэгждэг байх хэрэгтэй тийм ээ. Гэхдээ энэ барилгын салбар дээр бол айгүй олон асуудлууд байгаа. Яагаад тэгэхээр стандарт гэд баримтчих байна. Техникийн зохицуулт гэд баримтчих байна. Барилгын норм дүрм гэд баримтчих байна. Энэ хоорондоо зөрчилдөх асуудлууд нэгдүгürt байгаа. Хоёрдугаарт тэр анханасаа ингэж барилга барьлаа. Тэгээ улсын комисс хүлээж авч иж болно ашиглалтанд орж байгаа шүү дээ. Тэрэн дээр яг тэр улсын комисс хүлээж аваад стандарт болон холбогдох тэр барилгын норм дүрм тэр техникийн зохицуулт эднүсийн шаардлага хангачиж ногоон байгууламж тэр хөгжлийн бэрхшээлтэй хүний гарц тэр бүр тэр тусмаа нөгөө галын аюулгүй байдлыг хангах үүднээс орт гарцууд хүртэл нээлттэй байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээр бас одоо хариуцлагын тогтолцоонууд бас бий болох хэрэгтэй. Яг үнэ. Би ийм л юм хэд асууад байна. Хариуцлагын тогтолцоо бий болох хэрэгтэй. Гэхдээ стандарт техник нь одоо өмнөх хууль бол эргэж үйлчлэхгүй. Одоо барилгын ер нь бас багц хуулиуд явж байгаа юм лээ. Тэгэхээр энэ хуулиуд маань хоорондоо бас л интеграц хийгдээд уялдаа холбоогоо хангаад нэг л зорилгын төлөө Монгол хүн сайхан амьдрахын төлөө явж байгаа учраас энэ юмнууд ороод явах бах. Гэхдээ тэр барилгыг хүлээж авч байгаа комисс өөрөө холбогдох шаардлагуудаа бүрэн дүр хүлээж авдаг байх хэрэгтэй. Магадгүй тэр би бас бусад байгууллагуудын өмнөөс хариулж мэдэхгүй. Гэхдээ стандарт тэмдэглэл зүүн газар өөр стандартыг баталдаг байгууллага нь тэр комиссд байдаггүй байхгүй юу? Тийм үү? Байдаггүй. За. Магадгүй стандарт тэмдэглэл зүүн газрын одоо тэр холбогдох техникийн хорооны стандартыг боловсруулах үйл ажиллагаанд энд ийм стандартаар ийм зохицуулт байдгийг шүү гэдэг манай мэрэгчлэтнүүдийн төлөөлөл тэр комиссд нь орвол адаглал эн чинь энэ стандартын шаардлагыг хангахгүй байгаад байна шүү дээ. Энэ дээр ийм асуудлууд тусгагдсан байсан. Энэний хэрэгжилт хаана байгаад байгаа юм бэ гэдэг асуудлууд бас яригадад явбал одоо таны ярьсан асуудлууд бас нэг төвшөндөө гарах бах. Гэхдээ энэ дээр бас Монгол улсын шадар шайдын зүгээс бас энэ барилгын комиссийг хүлээж авах асуудал дээр бас стандартын байгууллагаас оролцоод явах нь зүйтэй гэдэг. Тийм шүү дээ. Уул нь бол юу байгаа. Бүх юм дээр стандарт авам чинь танахаас бол байх л ёстой гэж би ойлгоод байгаа байхгүй юу. За тэгвэл бас нэг юм байна. За одоо тэгвэл энэ хуулиар бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүдийг одоо дэмжиж байгаа гол зохицуулт нь юу байхаа гэдэг асуултан дээр одоо хоёулаа бас дахиад энгийн рүү би буулгах гэдэг шүү. Би өмнө нь
хуваараа бизнес эрхэлжсэн хүний хувьд ингэдэг байхгүй юу? Барилга бот байгуулалт стандарт хэмжил зүүн газар, онцгой байдлын газар, за мэрэгжлийн яналт тэр үед байсан мэрэгжлийн яналт цагдаагийн газар гэдэг цагдаа ерхий газар гэдэг ингээд 5 байгууллагын шалгалт орж ирдээ. За тэгэнгүүт танах нөгөө нэг биднэрт ингээ ямар ийм гэрчлэгээ байдаг вэ гэхээр одоо бүхэл одоо хуваараа бизнес эрхэлж байгаа хүмүүс мэдж байгаа тохирлын стандарт тохирлын гэрчлэгээ онцгой байдлын газраас авсан бас нэг 2 жилийн хугацаатай зөвшөөрөл за тэгээд нөгөө нэг арх ПМ зардаг газар бол тусгай зөвшөөрөл гэдэг ингээ 3 зөвшөөрөл энэ 3 зөвшөөрлийг авах гэж буу юм болдог байхгүй юу одоо ингээд одоо жишээлбэл ингээд онцгой байдлын газар нь хурж ирээ за ингээд орц гарцсан ингээд тог дасрахад тэнд ингээд гэрэл асж байгаа хэвээр за тэр хаанан дээр ийм схем зураг байх хэвээр ингээд те за тэднэрийг ингээд бүгдийг биелүүлээд гэхдээ яг үнэндээ аж ахуй нэгж хуваараа бизнес эрхлэгч хүмүүсийн хооронд болон даа ялангуяа танаа одоо энэ төсвийн байгууллага гэж бид нар ярьдаг те улсын байгууллагын хооронд айгүй юм нөгөө нэг хүндрэл гардаг одоо тэр нэг гэрчлэгээгээ гяс авч үйл ажиллагаагаа хурдан явуулмаар байдаг танаах ингээд танаа төрийн байгууллагын чинь ингээд хүндрүүлээд байдаг те за энэ үнэн шүү бодит амьдрал дээр юм ярьж шүү за тэгвэл энэ хууль чинь одоо яг энэ бизнес эрхлэгчид болон аж ахуй нэгжүүдийг дэмжиж байгаа зохицуулалт гэж юм байна уу за стандарт хэмжил зүүн газрын тухай тэр тохирлын гэрчлэгийг олгодог ба бүтээгдэхүүн үйлчилгээний дээр тэгээд шаардлага хангасан одоо бүтээгдэхүүн дээр нь үнэлгээ явагдаад баталгаажуулалтын зөвлөлийн хуралдаанаар оруулаад шийдвэрээ гаргаад явж байгаа. Бизнесийн байгууллага ер нь энэ стандартын шаардлагыг л хангадаг л байхыг зориод нь шүү дээ. Чад байхад sometimes бас өдрүүлдэг шүү. За тэрэн дээр бол манай байгууллагын юу бол байхгүй дээ. Ягаад тэгэхээр одоо тухайлбал энэ MJL радиогийн 6 давхар барилга. Галгын аюулгүй байдлынхаа дүгнэлтийг нэгдсэн байдлаар ингээд үзүүл шаардлагуудаа авсан байлаа гэж бодъё л доо. Тэгэхэд магадгүй энэ 5 давхарт байгаа энэ өрөөнийхөө юм дээр дахиж авах шаардлага байхгүй байхгүй. За. Тэгэхээр энэ юмнууд бол яг л тийм зарчим шаардлагыг дагуул байх хэрэгтэй. Нөгөө талаас. За. Одоо биднес ингэдэг штэ. Цагдаа тээврийн хэрэгсэл жолоодод явж байхдаа цагдаа зогсоовол бичиг баримт бүрэн бол ингээл явуулчихдаг штэ. Ер нь мэрэгжлийн хяналтын байгууллага төрийн шалгалтууд яах ёстой юм. Тэр тохирлын үнэлгээний байгууллагууд өөрөө стандартын шаардлагыг хангацсан байна гэд үзчихүүд ингээд тэрийг үйл ажиллагаанд нь энэ хэсгийг үзсэн юм шалгацсан байна гэдэг байдлаар хөнгөвчлөөд явах ёстой. Тэгэхгүй бол заавал нэг алдаа дутагдлуулахгүй бол торгоол шийтгэл ногдуулах гэдэг болохгүй. За тэгэхээр энэ хуулинд бас энэ үзүүлэлт байгаа юу тийм байгаа юу шалгалтын асуудлууд байгаа. За. Тохирлын үнэлгээний үр дүнг хэрхэн яаж ашиглах вэ? Нөгөөд хамгийн гол нэг асуудал нэг импортын бараа бүтээгдэхүүнийг Монгол улс руу оруулж ирлээ. Худалдааг дэмжих зорилготой шүү дээ манай хууль чинь стандарт техникийн зохицуулалтын хууль маань. Тэгэхэд стандартын шаардлага хангацсан гэдэг нөгөөд харилцан хүлээн зөвшөөрсөн улс орнуудтайгаа ийм лого тэмдэгтэй бараа бүтээгдэхүүн нь өөрөө заавал энийг давтан баталгаажуулалт хийгээд шаардлагагүйгээр шууд үйл ажиллагаа явуулах боломж олцоо бий болно. Угаасаа байх хэрэгтэй. Шатандаа л хүндрүүлэхгүй л байх хэрэгтэй байх хэрэгтэй. Тэгээд тэрэн дээр энэ дээр хамгийн гол нэг зохицуулт нь юу гэхээр нөө мэдээллийн сангаараа дамжигдах хэрэгтэй. Магадгүй тэр харилцан хүлээн зөвшөөрөх хилцээрт нэгдсэн лого тэмдэгтэй мөртлөө бодит байдал дээр тэр хуурамч гэрчилгээтэй хуурамч тэмдэглэгээтэй юмнууд байвал яах вэ? Эргээд эн чинь бол эрсдэл واخхой. Тийм шүү дээ. Энэ эрсдлийг бууруулах үүднээс хад энэ шаардлагууд болно. Бий байх ёстой. Гэхдээ энэ дээр мэдээллийн сангууд харилцан уялдаатай төрийн байгууллагууд нэгнийхээ одоо үйл ажиллагааг дэмждэг байх хэрэгтэй тийм магадгүй энэ чинь хийсэн ажлыг дахиж бид одоо нөгөө бичиг баримтын шаарддаг ч юм уу энэ мэдээллийн сангуудаараа дамжаад явах хэрэгтэй. Одоо стандарт тохирлын гэрчлэгээ гэдэг стандарт хэмжлэн газар тохирлын гэрчлэгээ олгодог. Зарим одоо тендерийн худалдаа авалтын үйл ажиллагаанд тохирлын гэрчлэгээ олгож шаардж байгаа. Тэгэхээр одоо манайх одоо шаардлага хангасан гэдгийг авалгаа мэдээлэл аваад өгөөч гэдэг юм уу. Ийм шаардлагагүйгээр шууд мэдээллийн сангуудаас шаардлагатай мэдээллүүдээ татаж аваад ингээд явах боломж олцоонууд бий болно. За ашгүй дээ. Тэгвэл бас хөнгөчлөгдөл юм байна тий. Окей. За тэгвэл хамгийн сүүлийн асуулт ер нь та дээр ярилцах цаг өндөрлж байна. За тэгээд энэ хууль маань ингээд эцэлэн батлагдчихлаа улсын хурлаар. За ингээд хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээр нийгэмд ямар эерэг үр дүн гарах вэ гэдгийг та яг дунд нь ингээд суугаад энэ одоо хуулийн шинжилэлт боловсролтод оролцож байгаа нь юу харж байна. Стандартын хэрэгжилт хангагдана. За Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх
хангагдана. Тэгээд худалдааг дэмжих бизнесийн таатай орчин бас бүрдэнэ. Тэгэхээр маш олон талын одоо стандарт өөрөө маш олон талын үйл ажиллагааг зохицуулдаг учраас одоо бизнесийн таатай орчин нэмэгдэж одоо өрсөлдөх чадвар бий болно. За. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо хангагдана. За ер нь зөөр яг ингээд энэ дээрэн дундаас хамгийн гол нь эргээд нөгөө нэг юудын ингээд стандарт хангагдахгүй байна гэж яриад байдаг. Тэгээд тэр стандарт хангагдаж байгаа эсхийг хэн харж хянаж шалгаж ёстой байх гэдэг нь тодорхой болж байгаа юм байна. За тэгээд дээрэс нь тэр хинч харсан одоо ойлгомжтой байхаар хууль бас шинжлэгдэж байгаа юм байна. Ингээд дээрэс нь бид нарт бас нөгөө нэг тодорхой хэмжээнд иргэд болон тэ бусад одоо аж ахуйн жалбар одоо ядаж нөгөө нэг барилгын талбай инженер нь өөрөө бас нөгөө нэг тэр стандартаа мэдчих ёстой байхгүй тий. Тэр хүнд ч гэсэндээ нэг юм ойлголт өгмөр. Ер нь л ингээд салбарынхны мэргэжилтнүүдэд ч гэдэг юм уу за эргэн бүрт болио тий. Ядаж салбарын мэргэжилтнүүдэд нь нэг энэ хуулийнхаа ойлголтыг өгөөд тэгээд нэг хүмүүс нэг энгийн хүмүүс стандарт нэг ийм байх ёстой шүү нэг багцаатай л болж байгаасаа л гэж би зүгээр иргэний хувьд хүсэж байна. Тэглэхгүй яг хоо. Ер нь нөгөөх хяналт шалгалт хийх байцаагчид маань өөрөө стандартын талаар яг салбарынхаа мэдээлэлтэй байх ёстой шүү дээ. Тэгэхээр бас энэ хуульд өмнөх хууль дээр ч гэсэн байгаа болно. Стандартыг хяналт шалгалт хийх улсын байцаагч маань стандарт тэмдэглэзүүн газраас яг тухайн чиглэлээрээ сургалтандаа хамрагдсан байх ёстой. Тэгэхгүй бол магадгүй стандартыг мэдэхгүй жиж яаж хяналт шалгалт хийх үү? Тийм асуудлууд байгаа. Тэгээд засгийн газраас ч гэсэн хэлдэг. Нөгөө өнгөрсөн цаг хугацаанд үзмжийн хяналт байсан, сонирхлын хяналт байсан гэдэг. Ашиг сонирхлын хяналтад ч байсан шүү бүр. Гэхдээ энэ асуудлууд маань стандартаараа л стандартыг хэрэгжилт байх хэрэгтэй. Зөв. За ойлголоо. За сонирхолтой байлаа. Тэгээд сонсогчтой хоёлоо бас тодорхой хэмжээнд яг стандартын талаар за яг энэ хэрэгжүүлэх гээд байгаа, батлуулах гээд байгаа, өргөн барих гээд байгаа хуулийнхаа талаар ойлголт өгсөн байх гэдэг итгэлтэй. Өнөөдрийн маань зочноор стандарт хэмжил зүүн газрын захиргаа удирдлагын газрын дарга Ууган Баяр хүрэлцэн ирээд за яг одоо энэ стандартал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хуулийн шинжилэн боловсруулах тийм ээ үндсэн шаардлага за эрх зүйн орчны шинжилгээний талаарх мэдээллийг хүргэлээ. Баярлалаа танд. Амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Зочны цаг нэвтрүүлэг. Дэлхийн монголчуудын Энжел радио 88.3